Одон дор суух тавтай морил би бол хөтлөгчийн хот. Бидний мэдхгүй дэлхийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа бидэнд бэлтгэх үргэн. Өнөөдрийн дугаарыг хамтдаа санхүүж өгцгэй Fundia компани болон Encanto Trade Center Office event итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дор суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилганы Одон радиоор хүрдэг. За өдрөм Зандаа. За өдрөм дэба. За монголчуудаа сонсож байгаарай. Хэрвээ ингэж бодъё. Танд үнэхээр гоё санаа байгаа гэж бодъё. За нэг 100 сая төгрөг хэрэгтэй ч юм уу 500 сая төгрөг хэрэгтэй гэд. Гэтэл танд мөнгө нь байхгүй мөртлөө энэ хэрэг мөнгө нь байх юм бол хэрэгжиж чинь гэд. Энэ мөнгийг хаанаас босгох вэ? Тэгэхээр бид нар бие биендээ тусалдаг арт түмнөө гэдгээс эхлээд. За тэгээ нэстэ гоё би бүр 20 жил мөрөж исэн юм монголчууд хийцэн бай тий. Тэр талаар ярих гээд. Гэхдээ эхлээд хэдүүлээ мөн чанараа эхлээд уудалцгаая. Бид ер нь бие биендээ тусалдаг арт түм мөн үү шүү гэдэг. За нүүдэлчид ер нь энэ томоохон ажлыг яг ганцаараа хийдэг үү гэхээр үгүй. Жишээ нь бүр жижиг сажгаас ахвал бүх юм дээр хамтдаа. Эртнээсээ тийм байсан. Бид нар өөрсдөө бид нар ер нь тусч биш энэ төр гэдэг одоо сүүлийн үед нэг буруу гул яваад. Гэр босгоход л хот айлаар хөдлөнө. Мал төлөхөд л айл сахалтаараа нэгдэнэ. Байгалийн гамшиг зууд болоход нэг айлын зовлон биш энэ чинь нийт нутгийн сорилт болж хувирдаг. Энэ хандлага зан зуршил одоо өнөөдөр алга болчихог байгаа. Зүгээр машингинээр хэлэх юм бол зүгээр цахим хэлбэртэй болсныг бид нар анзаарахгүй. Монголчуудын хамтаж занг хэдүүлээр номноос хайх хэрэггүй зүгээр. Яг энэ гэр барих ажлыг нь одоо хэдүүлээ төсөөлье. Хин нэг нь өнөө өргөн те. Нөгөөх нь тоон тулаад багнаа яриад байж. Зарим нь ингээ ханаа тэлж ийн хүүхдүүд голдуухан тэр аргамж бүслүүр зөөнгүүгээд ахмадууд болохоор зөв бүрүүгэн заа зөвлөөд эмс өсгүүчүүд тухайд нөгөө цай хоол бэлдээл ичдэг. Энэ бол ганц гэр босгох үйл явц биш те. Энэ чинь хот айлын итгэлийг ингээ бүтээж байгаа үйл явц юм. Нэг айлын гэр бус. Энэ чинь олон хүний гарын тэр дулаан, амны нөгөө ёроол, сэтгэлийн нэмэр нийлж хагаад нэгэн айлын дугуй цагаан ертөнц бүтэж байгаа энэ мөч. Өмнө хүмүүс морь унаад очиж тусалдаг байсан бол харин өнөөдөр одоо хэдүүлээ QR уншуулаад ч юм уу картаар, дансаар, платформоор дамжуулаад тэр дэмжлэгийн гараа сунгаж л байгаа шүү дээ. Энд хамгийн гол ялгаа нь хэлбэр нь л өөр болохоос тэ яг чанар нь бол ингээд яг ижил чанар нь бол сэтгэлдээ ингээд байгаа байхгүй. Монгол хүн зовлон харуул өнгөрдөг шүү дээ. Зүгээр ингээд өнгөр явчихдаг. Өссөн хүн орж ирвэл хизээнсээ тэ цайгуу гаргадаг. Тиймдээч цайчгүй царайчгүй гэдэг одоо тиймэрхүү хүмүүсийг бүр их доош нэг их маягтай үг байгаа. Одоо төөрсөн хүн ингээд таарах юм бол зам асуусан төдийхнөр нөрөхгүй. Ингээл тэ бүр өөрөө баг ингээд тэр хушуу мушууг ингээд дагуулж яваа. За одоо ингээд цаашаа явна гэдэг ч юм уу. Өвлжилт хүндрэх юм бол ганц айлын өвс дууссан асуудал биш. Энд чинь бүр нутаг усны нэр төрийн сорилт болж байгаа шүү дээ. Тиймээс хамтын санхүүжилтийн тухай ярихдаа бид зөвхөн онлайн платформын тухай биш. Тэгэхээр Монгол хүний дотор олон зуун жил амьдарч ирсэн энэ өгөөмөр хамтаж нэгнээ туршдаг зантай гэдгээ бид нар буцаад санацгаая гэдгийг хэлэх гээд. Нүүдэлчтэй амьдралд нэг айлын асуудал хизээч яг тэр айлынх нь асуудал байгааг. Учир нүүдэлчтэй амьдрал бол эртнээсээ тийм хатуу. Тал нутаг үзэсгэлэнтэй боловч өршөөл багтай. Салхин нэг өдөр намуухан маргааш нь шуургуулна. Зун нь бол хачин сайхан илбэг гівч хичнээн богинохон бил. Өвөл нь бол тэр чигээрээ шалгуур. Мал сүргэн ингээд хэдий хөрөнгө боловч тэр хөрөнгө нь хамгийн гол нь амьтай. Тэгэхээр амьтай хөрөнгө гэдэг нь өглөө бүр асаргаа шаардна. Тэ? Орой бүр хариуцлага. Хавар бүр ингээд нойргүй ханалт. Өвөл бүр тэсвэр төвчээр шаардаад. Ийм орчинд хүн ганцаар амьдарч чадахгүй. Нүүдэлчний хамгийн том хөрөнгө бол зөвхөн малч биш. Ер нь хамгийн гол нь ойр байгаа хүмүүсийн итгэл байсаар ирсэн. Нуус төвчийг санаж байгаа бол өөлний гэр бүлийг тэ тайчууд ингээд таргуудаа хэрэлдэг бүгдийн дээрмж аваад иргэдийг аваад явж байгаа тэр айл ямар хүндэрдэг бид нар нуус төвчөөс харж байгаа шнь. За ингээд гэр барихад бүгд тусалдаг байсан. Гэхдээ сарамсаргүй заншилж биш. Энэ бол ер нь нүүдэлчдийн нийгмийн тэр зохион байгуулалтын хамгийн жижиг хамгийн хүчтэй нэг хэлбэр нь л. Гэрийг ганц хүн барьж болно л. Гэхдээ амьдрал дээр тийм биш шүү дээ. Энд тоон өргөхөд гар хэрэгтэй. Бүс зүр татгаж хүч хэрэгтэй. Эсхий тоох, хаяа шуух, хаалга тааруулахад туршлага хэрэгтэй. Тэгэхээр шинэ гэр босох үед хүмүүс хөдөлмөрөөр цагаараа зөвлөгөөгөр гээд өстой юу чадхаараа ингээд бүгд оролцдог. Энэ мэдээж мөнгөөр хэмжиж хэцүү боловч үн цэнээр харин асар том хамтын нэг хөрөнгө оруулалт болж байгаа. Энд гоё сонгодог жишээ. Мал төлөх үед яадаг үлээ те. Айл хоол ингээл нийлээл яг л адилхан шүү дээ. Хаврын хавсраг хэлэхэд
төл малд одоо зөвхөн малын эзэн тэр айлын хүч хүрхгүй тохиол маш олон ба. Хураг шиг хүлээж авах, төллөгч нөгөө их малыг нь одоо тижээх, төлийг нь дулаацуулах, осгосон ишгийг өвөртлөх, өнчин төлийг угжих гэд өстой олонний хүчээр бүтдэг ажил энэ бол. Тэгэхээр энэ бол зөвхөн хөдөлмөрийн тус биш. Энэ эрсдлийг нөгөө хамтаар хуваалцах тэр ухаан байгаад. Нэг айлын төл алдах нь ганц тэр айлын тэр өрхийн эдийн засгийн хохирол биш. Энэ ч хот айлын нөгөө амжиргааны гинжин холбоонд нөлөөлөх зүйл болж чаддаг. Өвлжилт хүндрэхэд яг энэ хамтын ухаан бүр маш тод илэрдэг монголчуудад. Өвс тэжээл дуулсан айлд хөрш нөвсөөг нь малын цаснд богцсон айлд хүмүүс морьтойгоо тэмээтэйгээ машинтайгаа очиж туслана. Худаг гаргах, цас цэвэрлэх, малаал нийлүүлж оторлох, сул дорой малыг тусгаарлах, өвс хадлангаа хуваах гэд олон арга хэлбэрээр ингээ хамтдаа л энэ зовлон бэрхшээлийг туулсаар ирсэн. Энэ бүхэнд гэхдээ нэг зарчим байна. Зовлонг ганцаард нь үлдээвэл тэр зовлон томорно. Хамтаараа өрвөл давх хүч нэмэгдэнэ гэсэн амьдралын тэмдэг зөвхөн аксиомтой. Тийм арт хүн бид бол. Өгөөмөр зам бол Монгол хүний ёс суртахууны бүр их нууц хөрөнгө гэж хэлж болно. Бид яг тэрнгээр их баян. Монголчуудын өгөөмөр занг зөвхөн зочин ирэхэд тавхтай эдээ гарах хэмжээнд ойлгох юм бол их дутуу. Тэр бол маш жижиг хэсэг. Өгөөмөр зам бол нүүдэлчтэй амьдралын хамгийн гол даатгалын систем нэ. Энэ цаанаасаа өгөөмөр байхыг шаардсан. Өнөөдөр би чам цай өгнө орж ирэхэд чинь. Маргааш миний хүүхэд танахаар дайрч магадгүй байхгүй. Өнөөдөр би чамд өвсөө зээлнэ. Ирэх хавар чи надад төл бойжуулахад тусалж магадгүй. Өнөөдөр би танад хоног төвөрлөнө. Дараагийн үл чи манад хотонд ирж магадгүй шүү дээ. Энэ харилцаанд тэгэхээр дан ганц солилцоо биш. Маш том тийм итгэлийн сүлжээг бий болгож байгаа тал нутагтай хэрэг. Зочлонтой байдал яг эндээс хүсүүсэг ургаад гарчиж. Хээрийн хүн хаалга татхад хэн болохын асуудаг шүү дээ эхлээд. Зүгээр орж ирсэн хүмүүс та хэн бэ гэхгүй. Эхлээд за суу цай уу сайхан өвлж гинүү сайхан харж гинүү гэж тий. Эхлээд тэр замын хүнээ хоолно. Шүн ирсэн хүнд бол хоноглох газар гарах ёс нь бүр ёс байдаг. Одоо зүгээр өнөөдөр нэг романтик сонсогч болох ч гэсэн угтаа эн чинь эртнээсээ 100 жилийн турш амьд үлд хамтын соёлын салшгүй нэг л хэсэг байгцсан. Тал нутагт хүн хүнээ түшихгүй бол хамгийн гол нь байгаль хэнийг ч өрөвдөг. Иймээс монголчуудын өгөөмөр зан хоосон сайхан сэтгэл биш. Яг амьдрал өөрөө ингэ шалгаж баталсан тэр ухаан багт. Энэ зам бол одоо буйны ажил шиг хэлэрдэг шүү дээ. Хүний буйнд оролцох, сүмхийд барихад өргөл өгөх, эсвэл зам дагуу сувраг босгох, худаг гаргах, гүүр янзлах, сургууль соёлын ажилд хөрөнгө нийлүүлэх гэд олон хэлбэрээр энэ чинь монголчууд өөрийн боломжоор эртнээсээ оролцож эхэлсэн. За нэг нь одоо мөнгө өгнө. Нэг нь бол за би мал өгё гэдэг те. Одоо улаан хайрамд нэг 9 гадуу хөөрхий тэр ялагч байгаа гитлэрт нэг адуу гэдэг шиг тийм л ард юм шүү дээ. Нэг нь яг өөрийн гар биеэрээ оролцсон. Эсвэл зарим хэсэг нь бол хоол цайд хүлж өгөхөөр оролцсон. Энэ бол өнөөдрийн тэр хамтын санхүүжилтийн хамгийн яг эртний философи. Хэн нэгэнд бүхнийг бүтээх угаасаа мөнгө байх алавч байхгүй. Харин олон хүнд багахан боломж байгаа. Тэр бага боломжууд нийлэхээр л харин маш тийм хүчтэй бяртаа болж том асуудал ингээ хөдөлгөж эхэлдэг. Гэрийн нэг үн нөгөө гэр болохгүй шүү дээ. Тэ. Харин олон үн тоонд тулаад хандаа сууж байж тэр гэр болж. Үүнтэй адил одоо чинь зөвхөн нэг хүний 20,000 төгрөг төсөл болохгүй байж магадгүй. Төсөл болохгүй үгээс. Харин 100 хүний 20,000 төгрөг нийлжүүл яах вэ? Энд чинь итгэлийн эхлэл болчих. Тэгэх юм бол 1000 хүний 20,000 төгрөг бол бүр нийгмийн жинхэнэ хүч болж хуурдаг. Энэ бүхэн эртнээсээ тийм хамтын санхүүжилтийн л нэг хэлбэр одоо хүртэл яваал. Тэгэхээр эндээс нэг чухал ойлголт гарч ирж байна. Монголчууд хандивыг зөвхөн мөнгө гэж хараагүй эртнээсээ ирнэ. Хандив гэдэг нь өөрөөсөө тасалж өгөх тийм сэтгэл. Зарим нь хөрөнгө мөнгөөр энэ ч өөрөөсөө хөрөнгө мөнгөөр тасалж өгч байна. Зарим нь хөдөлмөрөөр, зарим нь эд зүйлээр, зарим нь ур чадвараар, зарим нь танил хүрээлгээрээ бас тусалдаг шүү дээ. Өө тийм үү. За тэгвэл надад нэг япа гэдэг нэг зөө тэрл чадна даа гэж гэх мэтэр ингээд тусалдаг бие биентэй. Орчин үеийн хэлээр бол эн чинь олон талт л оролцоо. Харин монгол хэлээр бол үүнийг тун энгийн хоёр хүүгээр л хэлдэг. Дэм дэмдэлгдэг. Маш гоё үг тий хоёр хүүгээр энэ том юм саяны ярьсан баг 10 минут юм хоёр хүүгээр илэрхийлдэг. Дэм дэмдэ гэж. Хамтын санхүүжилт бол олон нийтийн ихтгэл суурилсан тийм арчилсан санал хураалт. Хамтын санхүүжилт бол нэг хүний мөрөөдлийг
олон хүний оролцоотойгоор нийтийн бүтээл болгож хувиргадаг иж эдийн зүйл ирнэ. Хэдүүлээч гэсэн ер нь од мөн тэр тэгж л байгаас шүү дээ. Эхлээд нэг хүний толгой дотор эргэлцсэн, тэрийг ярилцсан, хамтдаа тэгсээр ухчлуулсан. Өнөөдөр 2200 нэвтрүүлэг хийсэн л явчихна. Тэ? Биднийх яг адилхан байхгүй. Дэм дэм энэ шүү дээ манай од мөн чинь. Алтан гişүүд маань байна те. За хамтын санхүүжилт бол энэ сошиал орчны шуугаан дунд тэгж унтарч хаалга болж болзошгүй тэр итгэлийг ил тод аюулгүй үр дүнтэй хэлбэрээр нэг сэргээх арга байгаа. Одоо орчин үед энийг сэргээх боломж болно бидэрт байгаад. Энэ гол монголчууд үнийг шинээр сурах гэдэг юм биш ээ. Харин өөрсдийн тэр цуснд байсан тэр зангаал орчин үеийн технологи суурилсан хэрэгэлтэй дахин холбож байгаа. Тэгэхээр энэ тухай би ярина дайрна. Тиймээс хандив монголчуудын цуснд байдаг гэдэг үгвэрийг нэг хоосон ураа гэж ойлгож хэрэггүй хэдүүлээ. Энэ түүх амьдралын туршлагаар угаасаа батлагдсан зан үйл. Бидэнд бүр хандив өгөх тийм ёс байсан. Бидэнд хамтаараа босгох соёл байсан. Бидэнд нэгнийхээ зовлонг нийтээр үрэх сэтгэл байсан. Өнөөдөр энэ зан цахим платформ руу шилжчихэд тэрийг ер нь ярих гад ийм урт оршил тавиад энэ бол уламжлалаас тасарсан хэрэг биш. Уламжлал маань нөгөө технологитой одоо уулзаад тийм үү. Одоо гар ирэх гэж байгаа юм. Уламжлал маань одоо яг хിവэр тэгээ технологитой л уулзсан гэсэн үг. Монголчуудын түүхэнд ер нь том бүтээн байгуулалтыг дан ганц нэг хүний хөрөнгөөр ч юм нэг байгууллагын тушаалаар нэг өдөрт босч байсан маш ховор. Италид очих юм бол тийм байдаг. За энийг бол одоо тэр гэдэг Медичигийн гэр бүл энэ сүмийг барьсан гэдэг ч юм уу. Тийм байдаг. Монголд болохоор маш ховор. Одоо өмнөх тэр Чингисийн сүм хайцсан бай гэдэг нэвтрүүлэг дээр хүртэл ярьж ирсэн. Ингээл Эрдэнэ цуугийн нөгөө 108 сувраг ба штэ. Эхлээд дөрөв талд нь автосан хайдар чинь дөрөв талд нь сувраг барьчаад тэгээ бусд нь болохоор нөгөө ноёд ингээ хушуу аймагуудын тэр нөгөө өөрсдийн ингээ ноёдууд нэг нэгээр нэмээд тэр дунд малчид хүртэл зүгээр өөртөө хөргөөр нэг сувраг нэмсээр ингээ 108 сувраг болсон байгаа юм. Сүм хийц дууган сувраг хурал номын газар орон нутгийн сургууль соёлын төв бүхий өргөө дурслын цогцол бүргээд олон ажилт хүмүүсийн итгэл өргөл хөдөлмөр нэр төр оролцоо нийлцсэн. Жишээ нь юу байгаа шүү дээ. Өмнө нь яг хүнс түлээ морь хонь хөдөлмөр зэргээр нэмэлдэг ус мал өнөөдөр яг мөнгө эсвэл бүтээгдэхүүний урьдчилан захиалга тийм тасалбар гишүүнчлэл хамтын санхүүжилтийн зорилго гэдэг ч юм үйл хэргийг бусдад түгээх хуваалцах учир шалтгааныг тайлбарлан таниулах өөрийн сүлжээнд байх найз нөхөд хамаатан садандаа санал болгох замаар эн чинь ингэж яваалаа. Одоо гишүүнчлэгээд байна. Манай алтан гишүүд гээд байна уу байна. Бүтээгдэхүүний урьдчилан захиалга бид нар ингээм 1000 нэвтрүүлгээ 8 сарын 1-нд танилцуулдаг. Дараа жилийн 7 сарын 1 хүртэл 1000 нэвтрүүлэг гээд эн чинь бүтээгдэхүүн урьдчилан захиалга. Ингээд нөгөө энийг хамтдаа л хийгээд штэ хэдүүлээ. Зорилго нь од мөндөр мөнгөтэй болыг гээгүй штэ. Бид нар анханасаа тодорхой тий. Нэг монгол хэлээрээ л нэгэд тань мэдхүүн ингээд юмнууд ингээд цацагж байгаасаа тэрийг бас хүүхд багчууд хэрэгтэй үед нь тий хичээл номд хэрэгтэй үед нэг сонсчосоо л гээд байгаа штэ. Тэгэхээр хамтын санхүүжилт бол хэнийг нэг гуйлга гэж үзэж болохгүй нэг. Дэлхийн түүхэнд их бас олон жишээ байгаа. Эрх чөлөөний хөшөө штэ. Хамгийн алдартай. Эрх чөлөөний хөшөөний яг суурийг босгох мөнгө хүрэлцгээ болчихгүй. Мөнгө нь хүрдгүү. Тэгэхээр нь Жозеф Дүлицер гэдэг нөхөр өөрийн сонинороо дамжуулаад олон нийтэд хандж уриалсан ба. Энэ эрх чөлөөний хөшөөний суурийг хэдүүлээ босгох хэрэгтэй байна гэдэг. Тэгсэн чинь үр дүнд нь 1885 оны намар гэхэд 120 мянга гаруй хүн 100 мянга гаруй Америк доллар хэмтэлдэг байхгүй. Бараг хүний $1 өгөөд. Тэг хөшөөний суурийг дуусгах боломж өртсөн баг. Энэ бол орчин үеийн хамтын санхүүжилтийн хамгийн алдартай жишээний нэг шүү дээ. Гэхдээ энэ түүхийг уншаад бид өөрсдөө гадны гайхамшигыг сонирхон харж буй хүмүүс мэтэр бодох хэрэг. Бидэнд бас ийм гоё түүх байд. Жишээ нь Монгол бүхий өргөө. Энэ их гоё жишээ. 92 оны 6 дугаар сарын 4-нд суурэ тавьж. Тэгээд 98 оны 12 дугаар сарын 26-нд нээлтээс энэ өргөө бол энэ чинь тий Монголын бүхий өргөөг барих санхүүжилтийг босгосон түүх гээд ая том дээр их гоё нийтлээд. Тэгэхэд энэ нийтлэл дурдсанаар энэ өргөөг босгоход хандив байгууллагын суглаа, нэр төрийн арилжаа, алтан карт, хонжурт дурсгал гэдэг олон арга ашигласан. Ингээд нийтдээ эн чинь бараг хагас мянган хүн иргэн нэмэх нь 287 байгууллага хандив өргөсөн гэж тайланд нь дурдсан ба. Тэгэхээр эн чинь нэг уламжлалт хамтын санхүүжилт маань бүхий өргөн дээр илэрч байхгүй орч үед. Бүхий өргөний кейсийн хамгийн сонирхолтой тал нь зөвхөн мөнгө байгаагүй.
тэнд хүмүүс нэрээ, нүүр царайгаа, нэр төрөөрөө байгууллагын оролцоогоор энэ бүхнийг бүтээсэн. Бүхэн өргөний хамд нь ингээд бичигдсэн нэрс байдаг шүү дээ. Хандлагчдын жагсаалт гэдэг. Тийм үү. Тийч гоё юм шүү дээ. Тийм. Би энэ өргөнд өөр ингэсэн хувьтай гэдэг одоо ноцлсон нотратын бичиг байхгүй тэр чинь тий баталгаа. Манай эмээв хоёр болохоор бас нэг гоё юм байт. $1000 хандуулж исэн. 90 донд. Маш их мөнгө. Пүү ямар их мөнгө хандуулж байгаа гэд тэр нь юунд гэж жанраасыг бурхныг бүтээгт. Тийм. Энд чинь 1200 лан алт, 1500 лан мөнгө, 400 гаруй эрдний чулуу ашигласан мэт. Энэ бүтээн байгуулалт одоо зөвхөн шашны бүтээл гэж харах хэрэггүй шүү дээ бидний. Тухайн үеийн чинь манай эмээ бол их сүсэг бишрэлтэй хүмүүс байсан. Тэгээд энэ чинь бас монголчуудын маань хамтын өргөл үндэсний хамыг бол оюун санааны илэрхийл тэгж хүн болго оролцсноор илэрхийлж. Хүмүүс өөрийн итгэл үнэмшлэр өргөл барьж, өргөл өргөж барилгын ажилд гар бие оролцсон гэдэг бас тийм байдаг. Амар эсгэлэн тэгээд орон нутгийн олон дуган, сувраг, буйны байгууламж эсвэл цонжин болдогдох Чингисийн морь төвшөө. Яг адилхан шүү дээ. Олон нийтийн мөнгөөр л босч байгаа тийм. Тэгэхээр зарим нь төрийн бодлого, зарим нь хувийн санаачлага, зарим нь олон нийтийн итгэл, зарим нь бизнесийг хөрөнгө оруулалтаа ингээд холилдсон байна. Гэхдээ л эн чинь монголчуудын хувьд том ажлыг олон хүний сэтгэл хөрөнгө хөдөлмөр нэр төртэй холбож босгох уламжлал маш тодорхой ингээд биднэрт одоо байгааг хүмүүстээ ингээд сануулж байгаа юм л энэ. За тэгээд яагаад энийг ярьсан гэдгийг хоёулаа хамтран ажиллаж дараа ярьч. За баг хамтран ажиллагч хилэнгүүтэй ойлгондоо ярьт. Тэг өнөөдрийн дугаарыг хамтдаа санхүүжүүлцгээе гэдэг үрээтэй Fundia.mn гэдэг вебсайт ивент итгэж байгаа. За энэ яадаг вебсайт вэ гэвэл Монголын иргэд бизнесүүд болон нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх санаачлагчдыг нэг дор холбосон хамтын санхүүжилтийн платформ баг юм. За жишээлбэл би энд явуулын энэ Fundia.mn дээр байгаа явуулын номын сан гэдэг. Энэ одоо юу харж байна л та. Төслийг. Тэгэхээр ингэж байгаа юм. Төслийн санаачлагчийн мессеж нь юм заяа. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Намайг ариун сэтгэл гэдэг. Би 10 настай. Би багаасаа номд дуртай. Ном унших үедээ л би яг л үлгэрийн оронд очсон юм шиг болдог. Номын доторх бүхнийг өөрийнхөөрөө төсөөлж, заримдаа үлгэрийн баатар, заримдаа улс орнуудаар аялж байгаа мэт мэдрэмж авдаг. Би бас аялсан улс орнуудынхаа талаар өөрийн номоо бичиж байгаа. Удахгүй бэлэн болоход нь хүүхдүүдтэйгээ хуваалцах болно. Энэ сайхан мэдрэмжийг би бусад хүүхдүүдтэйгээ хамт мэдрүүлэхийг хүсэж байна. Гэт явуулын номын сан гэдэг энэ төслийг санаачилсан байна. Гоё. Тэгээд энэ дээр яадаг вэ гэхээр Fundia.mn дээр энийг байршуулсан. Тэгээд надад ингээд хандив өргөч. Миний энэ гоё санаачлагыг маань дэмжээч гэгээд энэ төслөө оруулсан байна. Тийм байна. Одоо чинь энэ төсөл бол 10 сая юм байна. 10 сая төгрөг надад байхад энэ номыг би бүтээн. Тэгээ 31 хоног юм байна дуусгацсан. Одоогийн мэдлэр 4 хүн санхүүжилсэн. Энэ 1% одоо санхүүжилт авцсан явж байна гэсэн үг байхгүй. Энэ чинь 7 сарын 14-нд дуусах юм байна шүү дээ. Тэгвэл энэ чинь яг өнөөдрөөс эхэлж байгаа юм байна шүү дээ. Тийм байна. Тийм байна. Тэгээ хөргиж байгаа. Энэ 10 сая төгрөгөөр Авко машин худалдаж авах гэж байгаа юм байна. Энэ чинь хамгийн чухал юм шүү дээ. Явуулын номын сан юм чинь. Тийм биш үү? Тэгээд ээж нь энэ явуулын номын санг ариун сэтгэл хүүхдтэй хамт ингэж цогтой ажиллах юм байна. Яасгүй. За төслийн зорилго нь ном унших дуртай хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөө цагийг бүтээлч болгох, уншиж, бодож, илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, нөхөрлөлийг дэмжих, хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг дэмжих тэр орчныг бүрдүүлэх гинэ. Тийм байна. Энэ одоо яг бүр гоё тийм санаачлагыг хэрэгжүүлээд төсөл болгоод энэ Fundia.mn дээр тавьсан байгаа байхгүй. Энэ мэтчлэн маш олон төслүүдийг энэ дээрээ байршуулад тэгээ хандив санхүүжилтээ авах боломжтой болж байгаа юм байна. Тийм байна. Гоё. Хэдүүлээ энэ дээр угаасаа нөгөө амар удаа яриад байгаа юм хэрэгжүүлэх тий. Тэгэхээр манайх ер нь гоё ингээд санаачлага байвал өөртөө бас энэ Fundia.mn руу ороод өөртөө яг гоё төслийг бас оруулаарай. Тэгингээ бас гоё төслүүд байвал 10,000 20,000 ингээд нэмэрлээрээ тий. Яг тий. Чисээ монголчуудын сайхан сэтгэл хандив өрөх ёс гэдээ ярьлаа шүү дээ. Энийг бас буруугаар ашигладаг хүмүүс байдаг байхгүй. Жишээлбэл олон нийтийн сүлжээнд дээр буруугаар ашигласан явдал зөндөө байгаа шүү дээ. За Fundia.mn-ийнх болохоор яг баталгаатай, найдвартай гэсэн. Тэгэхээр таныг яг дэмжлэгч нь яг тэр хүсэж байгаа тэр хүн дээрээ чин үнээр очно гэсэн одоо ийм утгатай юм шүү. Тий. Яг үн цахим зайллын ихсэн орчинд хүмүүс сайн үс хиймээр идэг. Сайн үсийг дэмжихдээ эргэлзээд хардангуй болсон үнэн шүү дээ. Тэр чинь буруу биш.
Нэг талаас хүн туслах хүсээд байдаг, нөгөө талаас үнэн болов гэдэг. Мөнгө нь эзэндээ очих болов гэдэг, үр дүн гарах юм болов энэ төслийн бодистой гэж яхад фанд эцэг юм чинь болгоод байгаа байхгүй тий. За фанд эцэг юм их бас юм. Зөвхөн мөнгө биш заяа. Жишээлбэл манай саяны ярьсан төсөл дээр хэрхэн дэмжиж болох вэ гэвэл за мэдээж хандив өргөх, ном хандивлах, төслийг түгээх, байршил санал болгох гэдэг. Эдгээр одоо бас хувилбаруудыг санал болгож байгаа юм байна. Nice. Энэ за цаашаа үргэлжлүүлье. За. Фандиагийн үүсгэн бол Цэлмэг гэдэг хүн байна. Тэрний ярилцлаганд платформын гол давуу талыг хэлж байгаа юм л та. Энэ их гоё. Барьцаа хөрөнгө шаардахгүй. Тэгвэл бид одоо нэг бизнес хийхээр банкнд очихоор яадаг үлээ. Барьцаа алах, байр, банкны баталгаа, том хөрөнгө оруулалт ингээд мэдгүй бид нарт юу ч байхгүй байхад эн чинь барьцаа хөрөнгө шаардахгүй, зээлийн хүүгийн дарамт гэж байхгүй, ирээдүйн хэрэглэгчдтэй бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгож санхүүжилт босгох боломжтой. Жишээ нь ингэж бүр юу ч хийж болтой. Энд чинь нөгөө гадаадынхыг би 20 жилийн өмнө энэ төслийг би мөрөөжсэн харин хийж амжихгүй байсараад ингээд Цэлмэг хүн гэдэг хүн үүсгэсэн байж тээ надад гоё санагдаж байна. Би бүр ийм гадаад дээр ийм төсөл бичээд бүтлгүүчээсэн. Би бүтлгүүгээ хэлж. Юкулеле хамтлагийн. Юкулеле гэдэг энэ манайхан мэдгүй бол ингээд гитар шиг жижигхэн гитарыг жижигрүүлсэн дөрөв уцтай тийм хаваа арлыг хөгжим. Би тэр хамтлагаар Tiger Fish гэдэг нэртэй, Бар загас гэдэг нэртэй хамтлаг уулзсан. Тэгээ хаваа арлах учраас юкулеле хөгжмийн хамгийн том фестивал хаваа аралд болдог байхгүй. Тэгэхэд би гадаадын юм хандив авдаг юун дээр бид ингээд ийм хамтлаг юм аа. Ийм тэгээд байглаас ирсэн охин гэдэг нэртэй ийм гоё цомог гаргасан маа юкулеле хөгжмийн Монголын анхны цомог юм. Тэгээд бид нар энийгээ тэр хаваа арлын фестивал дээр очиж тогломоор байна. Тэр хүний зарлан тэд болж байгаа та бүхэн ингээд дэмжнүүгээд тэгээ нөгөө дэмжлэг нь $200 орж ирээ цаашаага зогсцсон л да. Гэхдээ яг тэ эн чинь тэр үеэс би тийм гоё юм бидгийг мэддэг байхгүй. Энийг би илүү гоё л тэ бичвэжтэй л гэж боддог. Тэгэхээр маахан яг энэ ер нь гоё зүйл ш. Тэ. Хаяа нэг гоё сэтгэл санаа сайхан багтай нэг гоё хандив өгмөр санагддаг шүү дээ. Тэр үедээ ч гэсэн фанд илүү ороод одоо төслүүдтэй танилцаад яг өөртөө дахиад таалагдсанд хандив өгөх боломжтой шүү. Тий. Тэгээд ингэж за одоо энэ нэвтрүүлэг цаашаа ингээ фандиа доторх гоё кейсүүдээс би одоо хилээд өвч. Ингэж за одоо чинь фандиа дээр амжилт ирсэн өчнөө кейс нөгөө юмнууд байгаа. Тэрний би 3-ыг нь жишээ авах гэдэг. Wanderlust гэд In the Beginning гэдэг богино хэмжээний кино мөн бидний бүтээл гэдэг энэ 3 кейсийг авч харъя. Эдгээр 3 төсөл нэг салбарх биш юм шиг харагдаж. Нэг нь болохоор хүүхэд залуучууд зориулсан олон улсын тим театрын наадам Wanderlust. Нэг нь болохоор усны тухай богино хэмжээний кино хийх гээд тусламж авах гэж. Нэг нь болохоор нийгмийн ёс суртахуун, ухамсар, чиг хандлагыг шүүмжилсэн форматын үед нэг дуу дүрс бичлэг хэлбэртэй нэг тийм зүйлд. Гэвч гурвууланд нэг суур утга буюу сүнс оршиж. Урлагийг зөвхөн уран бүтээлчийн асуудал гэж орхихгүйгээр, нийгмийн асуудлыг зөвхөн төрийн асуудал гэж хойш тавихгүйгээр, соёлын нөлөөллийг зөвхөн том ивенттэгчийн шийдвэр даатгахгүйгээр, харин олон хүн баагаар оролцож санаа бодол, мөнгө, итгэлээ нийлүүлэх үйл хэрэг гэдгийг энэ гур харуулж. Энд хамтын санхүүжилтийн хамгийн том давуу тал харагддаг. Энэ мөнгөний хэмжээндээ бус, харин оролцооны тэр чанартай. Нэг компани хэрэг ивенттэгвэл төсөл хэрэгж болно. Харин олон хүн дэмжвэл төсөл өөрөө нийгмийн утгатай болж хувирдаг. Учир нь олон нийтийн оролцоо тухайн төслийг тэдний ажил бишээ, бидний ажил юм а гэд тэгж хувиргадаг. Хэдүүлээ энэ дэр маш сайн хийсэн. 2 дахь жилдээ те алтан гишүүдийг яа тэгэхээр бид бараг 1500 манай алтан гишүүдтэй. Энд чинь тэгэхээр од мөндөр бидний 30 хүний биш. Энд чинь нийгмийн асуудал болж хувирсан. Энэ. За тэгэхээр жишээ нь Wanderlust. Энэ болохоор дэлхийн театр Малчны хотод очно гэдэг ийм нэг төсөл байхгүй. Энэ фандиа дээр 9 сая 290 мянган төгрөг цуглаж чадсан. Тийм. Нийт 29 санхүүжүүлэгчтэй гэсэн үг. Тэгээд амжилттай босцсон. Төслийн тайлбарт нь ингэж энэ хүүхэд залуучууд зориулсан олон улсын театрын наадам бөгөөд Аситэж Монгол үндэсний төвийн санаачлаг болохыг дурдж байна гэд. Энэ наадам нь хүүхэд бүр нийгмийн давхарга, үндэс угсаа, шашин шүтлгээс үл хамааран соёл урлагийн боловсрол эзэмших эрхтэй гэсэн үзэлдээр тулгуурсан гэж. Энэ ихгүй. За ингээ фандиагийн мэдээлэлд шинжилэн дурдсанаар
Энэ яаж төсөл амжилттай болсон гэхээр Орхон булан аймагт 10 хоногийн турш зохион байгуулсан байна. Энэ нөгөө Дэлхийн театр. 18 суманд аялан тоглолт хийсэн байна. Нийт 50,000 гаруй хүүхэд өсвөр үеийнхэнд ингээд хүрсэн гэж. Энэ үнэхээр онцгой кейс. Явдал учир нь театр гэдэг чинь нэхэвчлэн хоц суурин газар л байдаг шүү дээ. Төвдгөл төвлөрдөг. Тайз, гэрэл, суудал, билет, сурчлагын уран бүтээлч гээд энэ бүхний төв нь нэхэвчлэн Улаанбаатарт л байдаг. Харин Wonderlust-ийн санаа нь хүүхдүүдийг хот руу хэрэгж дуудаагүй. Харин театрыг хүүхдүүд рүү авчирсан. Энэ бол өстой мундаг эсрэг сэтгэлгээ байгаа шүү дээ. Энд 29 санхүүжүүлэгч байсан гэдэг нь бага сонсогдсон магадгүй зарим. Гэхдээ утга нь их том. 29 байгууллага, 29 хүн дэмжигч театрын билет аваагүй маа. Тэд хүүхдийн тэр төсөөлөлд нь хөрөнгө оруулахгүй. Тэ? Ер нь бол тайзны гэрэлд одоо итгээгүй, харин аслагдсан хүүхдийн нүдэнд нь асах тэр гэрэлд итгэсэн гэж популист одоо үгээр хэлвэл их гоё байгаа. Wonderlust гэдэг. За дараах нь болохоор In the Beginning гэдэг усны тухай кино. Ирээдүйн тухай сэрэмжлүүлэг эндээ ингээд дэмжлэг авъя гэдэг. Тэгсэн чинь In the Beginning гэдэг энэ богино хэмжээний кино Фандиа дээр 57 санхүүжүүлэгчтэйгээр хэдэн төгрөг басгасан гэж 43 сая 800. Мундаг бааз. Тийм байна. Төслийн танилцуулганы ус авъя. Цэвэр усны өнөсөөр унтны цэвэр усны нөөц гэхдээ удахгүй дуусна. Энэ бол усны тухай кино юм гэсэн. Энэ богино гүлрүүцэд айц төрүүлэх гэж хэтрүүлсэн уурайвш энэ бол харин өнөөдөр энгийн байгаа мэт зүйл ер нь маргааш яг үнэтэй ховор маргаантай болохыг уран сайхны аргаар сануулах гэсэн орлого. За усны тухай кино ихт яагаад олон нийт мөнгө өгөх ёстой байсан бэ те? Энд чинь мөнгө босгоц. Учир нь ус бол үнэхээр бүх нийтийн асуудал шүү дээ. Усны тухай бодлого зөвхөн мэрэгчлэний ширээн дээр хэрэг үлдэх юм бол нэг хідэн цаас болоод үлдэх юм бол олон нийтээс алсгал санагч. Харин кино болчоор эн чинь ус хүний тэр амьдрал айц сонголт тэр ирээдүйн хэлээр нэг кино ч яг өөртөө ярьж эхэлдэг нөгөө иргэдтэй. Нэг үзэгч кино үзээд энэ бол миний хүүхдүүдийн ирээдүй гэж бодож эхэлнэ. Нэг дэмжигч 20,000 төгрөг өгөхөөр би энэ сэдв олон хүнд хүрээсэй гэж хүсэж байна гэд энэ нөгөө төслийн нэг хэсэг болчдөг. Тэгэхээр энэ бол мөнгнөөс давсан иргэний тэр байр суурь байхгүй. Энэ төсөлд хамгийн гол нь их гоё шатлалууд гэж байдаг. Чи 10,000 төгрөг гэж болно. Эсвэл 100,000 гэж болно. Бүр саяыг ч гэж болно. Тэгэх юм бол яах вэ гэдэг шатлалууд бас байдаг. 20,000 төгрөгийн дэмжигчийн төвшөө ингээд бас байгаа. Тэгсэн чи 150,000 төгрөгийн амжилт хүссэн хүн гэдэг багц. 500,000 төгрөгийн кино урлагт хайртай хүн гэх мэтэр ингээд нэг гой нэрлэлцэн. Дэмжигцэн хүн мөнгө шилжүүлээд энэ ч наалга болчдөг байхгүй. Тэр хүссэн хөсөөгөө нөгөө киноныхан аялалд нь өөрөө оролцсон. Постэр, мерч, нээлтийн урилга, after party зэрэгт нь оролцоод соёлын туршлагаараа эдгэрч холбогдно. Энэ ч нөгөө санхүүжилт нь харилцаа холбоог бас үүсгэж, харилцаа холбоонд дэмжигч бүлэггүй юу, community-г бүтээчих. Энэ бол их гоё юм. За өөр юу вэ? Энэ In the Beginning гэдэг энэ кейс ер нь их гоё шүү. Хамтын санхүүжилтийн нэг давуудлыг үнэхээр тод харуулж. Нийгмийн чухал сэдвийг зах зээлийн хатуу ширүүг өрсөлдөөн өршөөлөлгүй хандлагыг эхний даваанд унгаагалгүй олон нийтийн оролцоогоор амьдруулж болдгийг үнэхээр гоё харуулж чадсан. Усны тухай кино нь усны төсөл биш шүү дээ. Гэхдээ усны тухай тэр яриаг урлагийн хэлээр хүмүүст хүргэсэн төсөл байхгүй тий. Энэ болохоор мөнгөний өгөөжөөс илүү оюуны өгөөжтэй тийм гоё хөрөнгө оруулалт болсон. За хамтын санхүүжилтийн ер нь бодит яг давуу талууд юу гэдэг вэ гэдэг та бүхэндээ би бүр нэг 8 юм хэлж байгаа. Гэхдээ энэс өмнө хоёулаа хамтран ажиллаж танилцуулъя тий. За өнөөдрийн дугаарыг Encanto Trade Center Office event гэж байгаа. За Encanto Trade Center Office энэ барилга чинь юу юм бэлээ? Улаанбаатарын ер нь Монгол улсын хамгийн өндөр байшин юм байна. Кантин гин. Тэг чинь маш өндөрт байгаа шүү дээ. Харуулсан ч гэсэн гоё гэсэн үг. Тэгээд бас нэг зарим нэг эргэлзээ байгаа даа ингэнэ. Лифт яах вэ? Хурдан дээшээ гарах юм уу яах юм? За тэгээд шилэн фасадтай юм чинь дотор нь 100хан сууж байгаа юм шиг болох юм уу гэмээр гэдэг. Тэгсэн чинь энэ Encanto-гийн энэ офис чинь хамгийн тийм сүүлийн үеийн техникүүдийг ашиглаад байгаа юм гинэ. Юанда гэдэг брендийн дэлхийн номер 1 өндөр технологийн шилэн фасадаар хийгдэж байгаа юм байна.
За энэ яадаг вэ гэхээр энэ асаад нь Япон, Австрали зэрэг орнуудын өндөр зэрэглэлийн барилгуудад хэрэглэгддэг шийдэл. За өндөр барилгуудын дулаан хадгалалт, нарны тусгалын хяналт, дуу чимээний тусгаарлалт зэрэгт дээд түвшний гүйцэтгэл үзүүлдэг гинэ. Тэгэхээр өвөлдөө дулаахан зундаас ирвэн гэсэн үг. Тийм ээ. Тэр нарны гэрлэг яаж чугалдаг гэлээ бас нэг жишээ технологи багш байгаа. Тийм би нэг сонсч ирсэн би эсвэл буруу нэг заримдаа ингэ юмаа марчаад нэг зөвүүн нэг түрхлэг бий болсон гэдэг. За Шин технологи тэр болохоор ингэ нэг буйны гарахгүй бузрыг оруулахгүй гэдэг нэг юм яриадсан. За лифт нь болохоор AI лифт гинэ. За одоо бүх юм AI болоод лифт хүртэл AI болчих гэж нэр. Зандаг орж ирэнгүүт танаад за энэ хамгийн дээдлийн давхарт ингэж гарахыг хүсдэг хүн гэдэг. Тэгээд хурдан удаа явах нь бас тохируулдаг юм уу яадаг юм чи. Гэхдээ нэг AI бодоод байгаа учраас бас энэ давхарт дээр ингэж зогсвол ингийн хурдан ажиллах юм байна гэдээ бас нэг тооцоо хэдэр хийчдэг юм шиг байна. Тийм магадгүй тэгэхгүй л энэ ч нэг дэлхийн энэ том өндөр барилгууд чи одоо бүх лифт нь AI гэдэг байхгүй. Би тэр AI нь яг ямар бодлоор яваадаг мэдэхгүй ч гэсэн ямар таа ч ингэ тийм төвжрэл үүсэхгүй. Манай байр 2 лифттэй байхгүй. За нэг нь 16 давхар зогсчихдээ нэг нь 1 давхар зогсчихдээ. Би 1 давхраас дуудангууд 16-ын наашаа бууж ирдэг байхгүй. Тэнийг яах гэдэг гэдэг. За одоо энэ байрлал маань одоо ер нь 4-р үйлрэлд ашиглалтанд орох юм байлээ. За тэгэхээр одоо саарлаараа байж байгаа. Тэгэхээр хурдхан шиг очиж захиалга өгöd өөрсдөө гоё тогтчуулах боломжтой. Дээдлийн таазны өндөр нь 4.5 м учраас маш сарвалхан гоё юм офис байгаа юм билээ. За холбогдох дугаар нь 99.91522 Баян зүрх дүүрэг 26 дугаар ороо Их Монгол улсын гудамж Олимпийн гүрд аваад л одоо оргил Инканто оргил худалдааны төвийн чанхойд баригдаж байгаа юм байна. За баярлалаа. За хамтын санхүүжилтийн бодит давуу талууд ер нь энэ нөгөө их гоё давуу тал гэдэг юм аа. Итгэлцлийг яг маш ил тот болгошдог. Тэ ханд би хамгийн том эрсдэл бол нөгөө юм чинь итгэл штэ. Хэм мөнгө өгсөн, хэд цугларсан бол төсөл юу хийх гэж байгаа бол ямар урамшуулах бол ямар эрсдэл байж болох бол гэд тэр бүх мэдээллийг нэг дор харуулах нь хүмүүсийн хэрэгэлцээг багасгаачдаг. Платформ дээрх төсөл нь дансны дугаар бүхий постоос илүү тэр тайлбартай, бүтцтэй, хариуцлагатай гоё харагдана. За мөн банкны барьцааг олон нийтийн итгэлээр орлуулцдаг. Энэ чинь олон уран бүтээлч хүмүүс, эсвэл залуу бизнесмен, нийгмийн тэр санаачлалууд чинь тэрэн дээр чинь банкны барьцаа тавих угаас боломж байхгүй шүү дээ. Гэхдээ тэдэнд санаа, баг, олон нийт ирээдүйн хэрэглэгч харин байж болно. Тэгэхээр хамтын санхүүжүүлэлт чинь барьцаа хөрөнгө шаардахгүй. Тэгээд олон хүний урьдчилан дэмжлэгээр энэ ихний алхмуудыг хийгээд байж болдог. Тий. Бид нөгөө 4 сарын 29-нд байгуулагдсан гутаа 8 сард давбурч ирсэн шүү дээ. Тэгээ алтан гişүүдийн буйнаар нэг одоо нэг жил хагас болчлоо тийм явж. Одоо яах вэ гэд бивийнхээ урдаас харж явах суугаа өстэй тэнцээ. Тэгэхээр нөгөө ирээдүйн хэрэглэгчийг бас эхний өдрөөсөө бий болгочдаг иймэрхүү зүйл чинь. Урамшуул суурилсан хамтын санхүүжилтийн хүчин зөвхөн мөнгө босгох ш. Дэмжигч бол хамгийн гол нь энэ чинь өөрөө анхны үзэгч нь болчдөг бас. Тэ? Анхны хэрэглэгч нь болчдөг. Анхны түгээгч нь, анхны өмгөөлөгч нь болчдөг. Өмгөөлөгч нь гоё үз. Тэ? Тэр төсөлд мөнгө өгсөн учраас амжилтыг нь өөрийн амжилт гэж гоё мэдэрдэг бас. За нийгмийн асуудлыг бас уран бүтээлээр дамжуул олон хүнд хүргэдэг бид нар сая харлаа. Энэ ус байна уу? Эсвэл хүүхдийн тэр одоо соёлын эрх, ёс суртахууны асуудал зэрэг сэдв тайлангаар ингээд тайлан тавиад хүрхгүй байж болно шүү дээ. Харин иймэрхүү нөгөө бүлийн мүлич юм янз бүрийн асуудлыг кино, театр, дуу, клипээр дамжуулахаар хүний сэтгэлд их сайн хүчтэй болчдөг. Тэгэхээр хамтын санхүүжилт чинь ийм уран бүтээлийг гоё ингээд нэг дэмжих, урам ирч хүчийг өгөх бас боломжтой. За тэгээ нэг хүний 20,000 төгрөг бага байж болно. Гэхдээ олон хүний 20,000 төгрөг төсөл хөдлөгдөг тий. Энэ бол монголчууд нөгөө дэмдээ гэсэн тэр ухааны захим хувилбар нэ. Дэмдсэн олон нийтэд өөрийн мэд өмчлөг хамгаалах мэдрэмжийг үнэхээр өгдөг. Хүмүүс дэмдсэн зүйлийг үнэхээр хамгаалдаг нэр. Нэр нь одоо чинь кредитс дээр тий ингээд сүүлд нь ингээд кредитс гардаг шүү дээ ингээд нэг уран бүтээлч гэх юм уу. Оролцсон хүмүүс тий. Кредитсээр гарсан тасалбар авсан, урамшуул авсан, бусдад хуваалцсан хүн энэ төслийн амжилтыг өөртөө холбож хардаг. Энэ төслийг тэгэхээр ганц багийн ажил биш, олон нийтийн хамтын бүтээл болгож хуургаад. За, долоод нь гаргасан санаа үнэхээр ажиллах хэсгийг их хурдан шалгаждаг гол нь. Хамтын санхүүжилт өөрөө зах зээлийн жижигхэн туршилт. Хэрвээ хүмүүс одоо та чинь фандиад цэгмэн дээр нэг гоё ингээд за би нэг ингэсэн гэд
Тэр нь юу ч хийж болно. Таны толгойд бол янз бүрийн гоё санаа. За ингээ оруулаа. Надаа нэг 5 сая төгрөг хэрэгтэй, 50 сая төгрөг хэрэгтэй ингээд оруулаа гэж бод. Хүн дэмжиж эхлэх юм бол эн чинь энэ явах юм байна гэсэн үг байна. Төсөл нь зөв байна. Төсөл нь зөв. Тийм. Хэрэг угаас хүн дэмжихгүй зааз та зүгээр дотроо л халаадсан юм байна. Түнгээр хүмүүс хэрэг үнэхээр урьдчилан дэмживэл эн чинь тухайн санаанд яг хэрэгцээ сэтгэл сонирхол байна л гэсэн үг. Энэ тэгэхээр бизнес болон уран бүтээл аль алинд нь эрсдлийг бууруулж өгдөг тийм ичээдээ. За тэгэхэд сүүлд нь хэлэхэд Монголын хамтарч занг энэ орчин цагийн хэлбэртээ оруулж байгаагаар л хамгийн чухал. Өмнө хүмүүс гар бие оролцож мал, эд зүйл хөдөлмөрөөр тусалдаг байсан бол өнөөдөр цахим төлбөр, платформ, шагнал урамшуул дэмжигч олон нийт нийгэмд бусдад одоо хуваалцах хэлбэрээр ингээд тусалж байна. Агуулга нь хэвээр зөвхөн хэлбэр нь шинэлэг бүр энгийн амар болсон л гэсэн үг. Хамтын санхүүжилтийг бүр хит романтикаар хэрхэвч бас бодож болохгүй. Энэ платформ бол бүх төслийг автоматар амжилттай болгодог шидэд хэрэгсэл огт биш. Гагцгүй танд үнэхээр сайн санаа хэрэгтэй. Тэгээд маш ил тод зориг хэрэгтэй. Үүнийг худлаа ярьчвал угаасаа энэ ч хүмүүс хэрсэн. Тэгэхээр яг юу гэх чинь маш ил тод. Тэгээд хитэн төгрөгийн төсвөөр тэрнээс та тэр 100 төгрөгийн төсвөр бүтчих юмыг 150 гээд тавьчвал хүмүүс сэжиглэн. Ер нь дургуур нь баг. Тэгэхээр тэр төсөв хэрэгтэй. Тэр эрсдлийнхэн бас тайлбар хэрэгтэй. Дэмжигчтэй буцааж мэдээлэх хариуцлага хэрэгтэй. Амжилттай хамтын санхүүжилт хийхэд бол зөвхөн сайхан санаа байна гэж хэлэх бол хүмүүс хангалтгүй. Хүмүүс яг юунд мөнгө өгч байгаа, ямар үр дүн хүлээж байгааг ойлгох ёстой. Гэтэ энэ хариуцлага нь хамтын санхүүжилтийн сул тал биш, харин бүр давуу тал юм. Учир нь ил тод байдал энэ төслийн чанарыг нь сайжруулдаг. Төсөл санаачлагч өөрийн санаагаа олон нийтэд ойлгомжтой болгох тийм шаардлагатай болдог. Төсөв, баг, зорилго, хугацаа, урамшуул, эрсдлийг бодох хэрэгтэй болно. Энэ явцад өөрөө ч тэр нэг санаа нь их гоё зүгшрээд бүр төлөвч эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэ чинь хамтын санхүүжилтын зөвхөн мөнгө босгохч биш. Төслөө бүр босронгуй болгох, сахилах баттай болгох гэж ойлгож болно. Фандиа шиг ийм платформ бол энэ хоос орон зайг нөхөд. За ингээд үгнэх юм бол олон хүний сэтгэлээс гарсан тэр бичил за гэдэг зүйл нийлхэрээ за энэ болно, энэ болох юм байна гэдэг тийм гоё том болно болж хувирдаг гэсэн үг. За тэгэхээр монголчууд гэр барихад хамт хөдөлдөг, мал төлөхөд хамт нойргүй хондог, өвлжилт хүндрүүл хамт доторлож өвс тижэл төлөө хувааж хамтдаа давдаг байсан бол өнөөдрийн бидний дотор үлдсэн энэ гоё зан чанар тий Фандиа нэмэн зэргийн платформоор дамжин шинэ хэлбэрт болж байна. Тэгэхээр хүмүүс данганц шүүмжлэх биш дэмжих боломжтой болж байгаа. Тэгээд данганц харуулсах биш харин хөрөнгө оруулах боломжтой болно. Данганц үзэгч байх биш хамтран бүтээгч болох боломжтой болно. Нэг хүний санаа, сайн санаа, олон хүний ихтгэлтэй уулзгаараа энэ төслийн гоё ингээд гайхамшиг эхэлж байна. Тэнд цахилгаан захин шүү дээ. За, ийм л байна да. За баярлалаа зандаа. Энэ үнэхээр амар болчихжээ тий. Гол нь бидэнтэй бүр маш ойрхон байгаа. Бүр бүгдэр усанд ойлгоо. Өөртөө яг зовлонгийн мэдээд байгаа байхгүй ч тий. Гоё юм хийчмээрээдэг. Даач тэгээд яах вэ гэдгийгсэн. Энэ миний эртхэн тэгээд мэдчихэхгүй байсан чи. Тий. За өнөөдрийн дугаарыг хамтдаа санхүүжүүлцгээ Фандиацыг MN болон Encanto Trade Center Office-ийн тэтгсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон дор суугаар болон NTV телевизээр 83.3 107 стэлгэний одмон радиогоор хүрэлээ. За зандаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмон дэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмон дэр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмон дэр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.